Би бол тийм багаасаа ном уншсан хүн бол биш. 9-р ангиас хойш ном уншдаг болж эхэлсэн. Тэгээ өмнө нь бол яг орон нутагт байжгаад хотод орж ирсэн болохоор бас орон нутагт байхдаа ном хараахан уншдаггүй ийм төрлийн хүүхэд байсан. Тэгэхээр яагаад би эхлээд ном уншаад ингээ номын клуб байгуулчваа гэхээр тухайн нийгэмд цаг үедээ би хаана яваагаа өөрөө олж харсан байна. Би ямар хөгжлийн түвшинтэй байгаа юм. Би их сургууль сурж байхдаа тэгээ эсвэл ямар нэгэн мэргэжил эзэмшиж байхдаа ямар хөгжлийн түвшинд байгаа юм бэ? Тэгэхээр миний энэ хөгжлийн түвшингээ өөрийнхөө хөгжлийн түвшингээ ахиулахын тулд би ном уншиж, өөрийгөө хөгжүүлж, өөрийнхөө мэдлэг ур чадвар тухайн зүйлүүдэд одоо хөгжүүлэхийн тулд одоо ном уншиж эхэлсэн ийм төвхтэй. Өмнө нь бол яг олон янзаар номоо сонгодог байсан. Номын дэлгүүр ороод ингээл өөртөө таалагдсан эсвэл гоё одоо үүдээ ишлэлтэй, өвгтэй эсвэл тодорхойлолттой ч юм уу хин нэгний зүйлсэн ном ч юм уу ингээд сонгодог байсан. Одоо би яаж вэ гэхээр өөрийнхөө одоо Wacom цаас ч юм A4-ийн цаас аваад тэрнийхээ одоо 100 гар талд нь өөрийнхөө одоо чадж байгаа ур чадварууд буюу скиллүүдээ бичиж байгаа. Одоо би яг юу чаддیں۔ Техник ур чадварууд одоо нөгөө компьютер дээр ажиллах, Office програм дээр ажиллах, Photoshop дээр, InDesign дээр ажиллах чадварууд нь яг хэд байгаа юм. Тэрийг жагсааж биччихнэ. За тэгээ харилцааны чадварууд би яг хүнтэй хэрхэн харилцдаг, ямар төвшөнд харилцаж байгаа, тэрийг жагсааж биччихнэ. За тэгээ дараагийнх нь гэх юм бол одоо юу гэдэг өөр чадварууд, англи хэл, гадаад хэлний чадварууд байгаа. Тэр чадваруудаа биччихнэ. Тэнгуудаа тэднэртээ оноо өгнө. 1-ээс 5-ын хооронд оноо өгнө. За ингээд тэр чин зарим нь айгүй сайн оноо авчин, зарим нь бага оноо авчин штэ. Тэгэхээр одоо үнэлгээ гараад ирэнгүүт би ямар чадваруудыг хөгжүүлэх шаардлагатай юм бэ? Ирээдүйн зорилтоо хүрэхийн тулд өөрийнхөө яг тэр очих гээд байгаа оргил дээр гарахын тулд би ямар чадваруудыг сурсан байх хэрэгтэй юм бэ гэдэг маань эхний бичсэн зүйлээс гарч ирнэ, харагдана. Харилцааны чадварыг буюу хувь хүний хөгжлийг, идэх урлагийг хөгжүүлэх гэж байгаа тэр чадвар надад байхгүй байгаа л 3 оноо авсан байгаа бол би тэрийг 4 оноо болгомоор байна, 5 оноо болгомоор байна. Маргааш гэхэд эсвэл нөгөөдөр гэхэд. Тэрний тулд их урлагтай холбогдолтой ч юм уу, харилцаатай холбогдолтой ч юм уу ийм номыг сонгож хайж болно. Тэгэхээр яг тэр сэдвээр бол маш олон ном байгаа. Тэгэхээр хамгийн бест нь яг юу юм? Хүмүүс яг юуг нь уншсан байна, юуг нь сайн гэж хэлж байна, хүмүүс яг тэр номоос хөгжсөн юм уу? Тэрийг бас одоо яг Тарсенч гэдэг номын клуб руугаа ороод судалчихна гэсэн үг. Маш олон хүмүүс уншиж байгаа, суралцж байгаа, хөгжиж байгаа тэр хүмүүс мэдээлэл хуваалцж байгаа. Тэгээд тэнцэнээс судалгаагаа авчна. За буцаад өөрөө уншаад ингээд дэлгүүр ороод сонголтоо хийгээд илүү амар болчихно гэсэн үг. Хамгийн гоё зүйл, зөв зүйл юу вэ гэхээр үргэлж одоо зөвхөндөө номтой яв. Үргэлж зөвхөндөө номтой устай яв гэдэг би уриалгыг бол 6 жилийн турш одоо баг байнга одоо залуучуудтай үеийнхэнтэй уриалж ирсэн. За одоогийн байдлаар болох юм бол өндөр бүтээмжтэй хүмүүсийн 7 дадал гэдэг нэртэй Стивен одоо Ковигийн юм ном байгаа. Тэгэхээр Америкт бол маш алдартай юм ном байгаа. Тэгээд дэлхийд ярьсан маш олон улсад хэвлэгдсэн юм ном байгаа. Тэгэхээр энэчээс яагаад энэ номыг сонгож уншиж байгаа? Тэр нь бол яг Монголд бас хэвлэгдээд орчуулгатай ингээ хэвлэгдээд бас нэлээд олон жил болсон. Тэгэхээр энэ номыг яагаад уншиж байна вэ гэхээр бид нэр өдөр тутамд одоо нийгэм болоод эдийн засаг, за улс төр гэл одоо тий маш олон зүйлүүдээс бид нэр стрессж байна. Маш олон зүйлүүдээс бид нар бохимдлуудыг авч байна тий. Маш олон зүйлээс болоод бид нар годомжинд зөрөөд өнгөрч байгаа, гарцан дээр зөрөөд өнгөрч байгаа хүн нэгэнтэй бид нар маргалдах, муудалцах юм тохиолдол гарч байна. Тэгэхээр тэр ийм сөрөг зүйлүүдэд, тэр ийм буруу хандлагатай зүйлүүдэд бид нэр яаж нүүр тулах юм бэ? Яаж одоо тэр зүйлүүдийг өөрийнхөө эерэг болоо зөв хандлагаар даван туулах юм бэ? Буцаагаад тэр өөрийнхөө эерэг байгаа зөв хандлагыг нөгөө нэг сөрөг хандлагатай явж байгаа. Магадгүй ямар нэгэн зүйлээс болоод бухимдсан явж байгаа тэр хүнд одоо шингээх юм бэ те? Тэр хүнийг магадгүй эерэг болгож чадах бид нэр тэр чадваруудыг энэ номоос олж авах байх итгэлтэй байна. Тэгэхээр проактив болон реактив гэсэн хоёр үзэл байгаа. Тэгэхээр проактив яаж байх вэ? За тэгээд дараа нь бид нэр одоо хамгийн чухал зүйл юм бол маш олон зүйлээс мэдээллийн 900 болсон. Тэгэхээр маш олон зүйлээс бид мэдээлэл авч байгаа. Тэгэхээр мэдээлэл олон зүйлүүдээс аваад их мэдээллийг аваад ирэх тусам бидний бүтээл багасж байна. Бид нар их зүйл мэддэг сонсон тулсан болохоос биш бид нар чаддаг болоогүй юм байна. Тэгэхээр тэр зүйлүүдээ яаж шатдаг болох юм бэ буюу цагийн хуваар цагийн менежментээ яаж зохицуулах юм бэ? Чухал ба чухал бус зүйлүүдээ яаж тодорхойлох юм? Илүү чухлыгаа яаж илүү хурдан амжуулах юм гэдэг зүйлүүдийг энэ номон дээрээс бид уншиж байна, судалж байна. Яг өөртөө хэрэгжүүлж байгаа. Өөрийгөө хөгжүүлэх бүхэл алхмын дунд чинь хамгийн зөв сонголт нь юм бол ном. Өөртөө ажиллах боломжийг олох чинь хин нэгний одоо юу гэдэг чимээгүй багштай ном бол тий. Тэгэхээр хин нэгний одоо заавар зөвлөгөөгүйгээр хин нэгний яг тийм хайрцагсан бодлогоогүйгээр тухайн номыг уншаад өөрийнхөө хөгжүүлдэг.